ээжийн ер нь сэтгэл зүг бол хүүхдээс нь илүү яг эргэн тойрны хүмүүс нь л ер нь хэцүү байлгадаг юм шиг надад санагцсан. Одоо яг хүүхэд асаргаа мэдээж хэцүү л дээ. Гэхдээ яг тэр сэтгэл зүйн асуудлыг бол яг томчууд л өгдөг үгээрээ үйлдэлээрээ. Манай хоёр бол анханасаа юу асан? Би чинь 7 сартаа төрсөн байхгүй юу? Тэгээд дутуу манай хоёр инкубаторч ерөнхийдөө бас байсан. Тэгээ анханасаа би чинь ингээ бүнжигнэж байгаа юм чи ер нь л амар айцтай айгаад тэгээд яг хөө ингээл хүн болгон чи хэрвээ ингээ тайван гэртэй байсан бол тий чи ингээд одоо юу гэдэг би аявих нь ажилласан байхгүй юу? Ажлаа хийсээр байгаа ерөнхийдөө бол төрсөн. Тэгээд авж байгаа комментууд нь чи өөрөө ингээд тайван сайхан байж үлсэн бол энэ хоёр баг хугацаандаа төрөх байсан юм биш үү гэл. Тэгээд сая би бас нэг хэсэг буцаад фул таймаар ажилд орсон ч манай хоёроос хатгаа болоод тэгээ яхаарахгүй ингээд ажилласаа гарч байхгүй. Тэнгүүт бас яг ижилхэн чи ингээд гэртээ хүүхдээ харж исэн бол энэ хоёрын ялах амтныг ингээд цэцэрлэгт өгөхгүйгээр те гэд ерөөсөө ээж хүн гэдэг чинь байнгын л нэг юм муу хүн байж идэм шиг надад санагдсан. Ажил хийхгүй ингээд гэртээ явбал бас нэг муу. Ажил хийгээд ингээд бас ингээд явбал бас нэг юм муу. Тэгвэл яг ингээд хизээч чамд ингээд шууд хэлэхгүй л дээ хүн. Тэгвэл ингээд үйлдэлээрээ үгээрээ жоох ингээд хилээд байгаа байхгүй юу. Тэр болгонд бол мэдээж гомдсон шүү дээ. Тэгээд өөрөө хүүхдүүдийнхээ өмнө юм буруутай мэдрэмж авахаараа бүр илүү их шаналдаг. Тэгэхээр яг тийм үгнүүд бол хизээч мартагддаггүй л юм байл.